Орос Санкт-Петербург хот. Хуучин орон сууцны байшингийн хашаа. Би утсаа толгойнхоо төвшөнд барьдаг. Би энд өнгөрөхгүй, би толгоогоо цохино. Энд хэвэн алхахын тулд хөрсний давхаргыг хуулж авсан. Тэгээд тэд хоёр алхам хийв. Гарц хэр зэрэг доогор байгааг хараарай. Гарцын хоёр талд хандах хоёр хаалга. Та бас хаалга руу шатаар буух хэрэгтэй. Энэ хаалга нь хоёр шаттай. Нөгөө хаалга нь бас хоёр шаттай. Энэ үнэхээр уг барилгыг барьсан архитекторын санаа мөн үү? Алхамтай эвгүй намхан хэсэг үүсгэх үү? Энд асфальтын түвшин байна. Энд алхамууд байна. Толгоогоо хугалахгүй тулд энд налуу байна. Оросын эзэнт гүрний нийслэлд зориулсан гайхалтай архитектурын төсөл. Түүхчид ингэж барьсан гэж ярьдаг. Гэхдээ тэд яагаад гэдгийг тайлбарлаж чадахгүй. Энэ гарцсан хажууд байгаа байшингийн ханыг харцгаая. Бид цонхны нээлхийг олдог. Металл тороор бүрхэгдсэн. Байшингийн эзэд ийм намхан цонхонд ямар ч утга учир олсонгүй. Энд орчин үеийн давхар бүрхүүлтэй цонх суурилуулсан. Энд бас давхар бүрхүүлтэй цонх бий. Энэ бол нэг өрөө бололтой. Цонхны нээлхийн жижиг буруу харьцаатай байдаг. Энд ердийн цонх байсан. Цонх хагас хаалттай байв. Тэд нүх ухсан боловч хөрсөөр дүүрсэн байв. Би чамд байшингийн нөгөө талаас харуулж байна. Энд доод гарц байна. Энд ердийн хэмжээтэй цонхны нээлхийг үзүүлв. Энэ цонх өмнө нь ижил өндөртэйсэн. Дээрх цонхны нээлхий шиг. Гэтэл байшин шингэн шаварт авчжээ. Цонхны нээлхийн өндөр тал нь газрын түвшнээс доогуур байв. Та 1 ба хагас метр доошоо нэмэх хэрэгтэй бөгөөд байшин хэвэн харагдах болно. Тэгээд би толгоонхоо оройг энэ хэсгийн таазанд хүрэхгүй. Барилга баригдах үед энэ гарц хамаагүй өндөр байсан. Гэтэл дараа нь ямар нэгэн зүйл болж хот бүхэлдээ 1 метр хагасын гүнд живжээ. Хүмүүс бүх зүйлийг өмнөх түвшинд хүртэл ухаж чадаагүй. Маш их хэмжээний ажил. Хэрэв та дэлхийн гадаргуу өмнө нь байсан түвшинд хүртэл ухвал хүмүүс уг барилгыг үргэлжлүүлэн ашиглахын тулд хамгийн бага ажил хийсэн. Тийм ч учраас хэсгүүд нь маш бага байсан. Мөн цонхнууд нь асфальтаас доогуур байдаг.